сайн байцгаана уу? Өнөөдөр намрын ихэнх сарын 14-ний өдөр шар бар өдөр байна. Өнөөдөр би хүүхдүүдтэйгээ мандаа нартайгаа хамт адууга хунгаа тамбалж байна. Та бүхэндээ би энэ өөрийнхөө тамгын талаар хэлмээр байна. Энэ тамга бол чойндон дотроо өлтөө. Энэ тамга бол манай хурган дийцэн тамга өөрөөр хэлбэл 1870 оны тамга. Их тамга энэ байгаа шүү. 1870 оны тамга гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр бол энэ тамга чинь тэгээд манчин тэр үед байсан. Богдхаант Монгол улс бий болоход байсан. Ардын үсгэлийн үед байсан. Арчлын үсгэлийн үед байсан. Өнөө хүртэл байж байна энэ. Тэгэхээр энэ тамга маань бол бас цаг хугацааны хувьд бол илэгдээд уяраад тэгээд шинэ тамгаараа тамгалж байгаа. Ер нь миний манай гэрт байгаа одоо миний хувьд бол хамгийн үнэтэй зүйл бол энэ тамга байгаа. Энэс одоо үнэтэй зүйл юу байх вэ? Энэ хурганыхны одоо их тамга шүү дээ манайхны хувьд бол. Өнөөдөр бол нэг 10-аад тамга дарна. Энд тамгална. Ер нь ингээд хүмүүс эргээд бодоход юу хамгийн их үнэтэй юм бэ гэхэд бол яг энэ хурган гэдэг хүний хамгийн том хүүгийнх нь хүү бий болж байгаа юм л да. Тийм учраас надад энэ тамга ирсэн. Би бас хоёулаад нутагтаа бас 2 тамга үлдээсэн байгаа. Тамга бол яадаг гэхээр ингээд өөр хүүхдээ салбарлаад ирэхээр бол тамган дээрээ нэмэлт одоо дэмбэлт одоо юу зааж өгөх саран тамга ч юм уу одоо тийм үү доороо сартаа гих мэтэр бол одоо баяжуулдаг. Ямар ч байсан энэ бол манай бол их тамга юм энэ. Хэлмээр болсон.